Үндсэн хууль гэж юу юм? Үндсэн хууль гэж яг юу юм бол? Үндсэн хууль гэж яг юу юм бол? Үндсэн хууль гэж яг юу юм бол? Сайн байна уу? Сайн байна. За, нэр хэм блэ? Турат. Бат зарал. Дэ эзэн бэлэг. Сархуна. Сархуунаа сайн уу? Нөгөө гараа өгч. За. За чи надаас өнөөдөр юу асуумаар байна? Үндсэн хууль гэж юу юм? Үндсэн хууль гэдгийг ер нь чи мэдхүү сонсч ирсэн үү? Сонсож байгаагүй. Сонсож байгаагүй юу? Олоолаа ингээд тоглодог нэг тоглоом бай гэж бодъё те. Тэгээд тэр тоглоом нэг нь ингээд чамаа ингээд тоглоулахгүй гэдэг чамд ямар санагдах вэ? Муухай. Муухай санагдах уу? Чи бас тоглохыг хүсдэг те. Тэгэхээр үндсэн хууль гэдэг маань бүгдээрээ гоё ижилхэн хин нэгнийгээ одоо гомдоохгүйгээр ивтэй тэгээ шударгаар ингээд тоглоё гэдэг энэ тоглоомын дүрмийг үндсэн хууль гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Ойлгогдож байна. Бүр дээр үед хууль байсан юм уу? За би чамд их гоё түүх ярьж өгье. Чи бодвол бас мэдгэл бах л та. Түүх сонирхдаггүй. Сонирхдаг. За жишээ нь ингээд 9 үрлэг гэд чи мэдхүү. За 9 үрлэг гэдэг нь юу вэ? Эсвэл юу гэдэг нь Чингис хаантай холбоотой нэг хүн. Чингис хаан 9 ийм баатартай байсан биз дээ. Яг ингээ өөрийнхөө зөвлөдөг тийм ээ. Ямар нэгэн одоо том шийдвэр гаргахдаа тэр 9 хүнтэй заавал ингээ зөвлөдөг байсан баахгүй. За тэгэхээр Чингисийн үед тийм ээ шийдвэр гаргахад одоо тэр том хаан заавал одоо бусадтайгаа зөвлөж шийдвэр гаргадаг байсан байна. Өнөөдөр үндсэн хуулиндаа бид нар юу гэж заасан бэ гэхээр одоо бүгдээрээ ингээд үндсэн хуулийнхын дагуу хэлэлцэж агаад шийдвэр гаргана. Ямар нэгэн одоо энд зам барих уу, тийшээ одоо сургууль барих уу те хүүхдүүд ямар сургууль сурах вэ? Энэ том том шийдвэрүүдийг Монгол улсад парламент гэж газар хэлэлцээд шийдвэр гаргадаг. Тийм учиртай байхгүй юу? Өнөөдөр миний өдөр тутмын амьдралд үндсэн хууль холбоотой юм уу? Хамгийн их холбоотой. Яагаад гэвэл чи дуртай хувцас өмсөж гин, сургуульдаа явж гин, тийм ээ? Дуртай дугууландаа явж гин. Тэгээ энэ мөнхөн чинь чиний эрх эрхчлөө байхгүй юу? Энэ эрх эрхчлөөг үндсэн хуулиндаа баталгаажуулаад өгчихсөн. Хүн болгон одоо сургуульд явах эрхтэй, тийм ээ? Дуртай одоо мэргэжлээ сонгох хэрэгтэй, дуртай зүйлээ хийх хэрэгтэй, дуртай зүйлээ илэрхийлж ярих хэрэгтэй гэдэг ингээд үндсэн хуулиндаа бид нар бүх хүний эрхээ заачсан байгаа. Одоо 100 жилийн дотор хэр их одоо хэр том өөрчлөлт гарсан бэ? Тэдний одоо өмнө нь 1924 оноос одоо манай баримталж байгаа хоёр яг хэр хоорондоо ялгаатай вэ гэдэг биднээс асуумаар. За тэгэхээр үндсэн хууль гэдэг маань бол ямар нэгэн түүхэн томоохон үйл явдал тийм ээ үйл явдалтай зэрэг өрнжидэг ийм онцлог. Тэгэхээр 1924 онд юу үргэлжсэн бэ гэхээр нөгөө Богд хаант одоо засаг тийм ээ хаант засаг ингээд нуран унаад оронд нь бүгд найрах засаг гэдэг одоо ийм засаглалын хэлбэрийг сонгоод ингээд анхныхаа үндсэн хуулийг 1924 онд баталж хийжээ. За үүний дараа 1940 он, 1960 онд 2 3 дугаар одоо үндсэн хуулиуд бол жишээ нь гарсан байгаа. За одоо бол бид нар 1992 оноос хойш батлагдсан үндсэн хуулийг арчилсан үндсэн хууль гэж нэрлэж байгаа. Энэ арчилсан үндсэн хууль нь өмнөх энэ 3 үндсэн хуулиас юугаар ялгаатай вэ гэхээр хүний эрх. Өөрөөр хэлбэл 92 оны үндсэн хуулиар одоо маш олон хүний эрхийг үндсэн хуулиндаа тулгуурж өгснөөрөө өмнөх бүх үндсэн хуулиудаас бас эрс ялгаатай. Одоо чи ямар мэрэгжил сонгох уу? Энэ бол чиний сонголтын асуудал тий. Хаана одоо амьдрмаар байна? Чиний сонголтын асуудал. Чи өөрөө ямар одоо үзэл бодолтой байна? Чиний эрх чөлөө байхгүй юу? Тэрнээс би даргаас айгаад эсвэл одоо чамайг одоо залуу байна гэд хин нэгэн үзэл бодлоо илэрхийлэх чинь хааж болохгүй байгаа байхгүй юу? Чамайг тэрнээс болгоод шийтэх ёсгүй. Гэхдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ингээд бас хязгааргүйгээр хин нэгнийг одоо бас доромжлоо дээрлэхэд ч бас болохгүй. Тэгэхээр хүнийг хүндлээд, бусдыг хүндлээд өөрийнхөө хэмжээнд одоо үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө чинь жишээ нь энэ үндсэн хуулиар хангагдсан байгаа байхгүй. Тэгэхээр
Энэ нөгөө 92 оны үндсэн хууль бол өмнөх үндсэн хуулиудаас эрс ялгаатай. Өөрөөр хэлбэл энэ бол арчилсан одоо үндсэн хууль гэдгээрээ бол одоо биднэрт бол маш олон эрх хэрэгчлөлөг бол нээж өгсөн ийм одоо үндсэн хууль байж байгаа. За өнөөдөр үндсэн хуулийг ойлгуулсан уу? Ойлгосон. За ер нь юу юм бэ? Миний бодлоор үндсэн хууль нь бүх хүн тэгш хэрэгтэй. Тэгээд хүнийг нас хүйсээр нь ялгаргуулсан гадуурхаж болохгүй. Найзуудтайгаа эвтэй тоглох, соёлтой байх, найзуудтайгаа дээрлэхэж болохгүй, найзуудтайгаа муухай үгээр доромжлож болохгүй, найзуудтайгаа хайрлах хэрэгтэй. Үндсэн хууль гэдэг нь маань болохоор өдөр тутмын бидний амьдралд цаашдын одоо бидний ирээдүйн амьдралд ч гэсэн ажил мэргэжил сургууль бүх зүйлд айгүй салшгүй холбоотой гэдгийг илүү ойлгож чадлаа. Тэгээд хүн болгон хувь хүн өөрөөсөө одоо үндсэн хуулиа мэдэж авах нь зайлшгүй хэрэгтэй гэдгийг бас айгүй ойлгож авлаа. Миний найзуудыг хангаалдаг, миний дуртай амьтнуудыг хангаалдаг. Санам тунхаглах ирээдүй.